За сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд дэлгэцийн донтолтоос үүдэн эрх хүүхдүүдийн тоо эрс багассан байна. Эцэг эхчүүд хүүхдэд дэлгэцийн тоглоом тоглохыг эсэргүүцгээ болж цагийн хязгаартаагаар зөвшөөрч эхэлсэн нь ийм үр дүнд хүргэж болзошгүй гэж мэргэжлийн эмчнэр онцолж байна. Бид одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр ирээд байна. Сүүлийн жилүүдэд дэлгэцийн донтолтоос шалтгаалan сэтгцэн эрүүл мэндийн төвд хандах эцэг эхчүүдийн тоо харьцангуй багассан байна. Монгол зэрэг дэлхийд амжилт үзүүлсэн e-спортын багуудаас шалтгаалan хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг эцэг эхчүүд ойлгох болсон байж болзошгүй юм. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хязгаарлах цагийн хяналт тавих соёлд суралцаж эхэлжээ. Яг энэ дэлгэцийн хэрэглээтэй холбоотойгоор тусламж үйлчилгээ авч байгаа нас тодорхой хувийг эзэлж байгаа. Гэхдээ маш их оргил их ачааллын дийлэн хувийг эзлээд ч гэдэг юм уу маш их тусламж үйлчилгээ авдаг байсан үе бол ковидын дараа бол огцом ихсэжсэн. Ягаад гэвэл тухайн үед бол хүүхдүүд маань ихэвчлэн цахимаар хичээл нь ордог. Тэгээд дээрээс нь гэртээ хараа хяналт багтаагаар цахим хэтрүүлэн хэрэглэх нөхцөл нь бүрдээд тэрнтэй холбоотой хүүхдүүдэд одоо танин мэдгүй өөрчлөлт гарах, ядарч суйлдах, зан авир нь өөрчлөгдөх, эсвэл хоолны нойрны дэглэм нь алдагдах гэх мэт сөрөг үр дагаврууд нэлээх гараад түүнтэй холбоотойгоор манай төвд хандах нь эрс ихсэжсэн юм тоо зүйлд бол байдаг. Одоо бол яг сүүлийн 2-3 жилд харахад бол яг тэр тухайн үетэй харьцуулах юм бол нэлээд багассан байгаа. Манай гэрийн дүрм 2 цаг болоод амраад тэгээд дахиад хичээлээ даалгавраа хичээд хийхстэй юм хичээд дахиад жоох үзнэ. Тэгэхгүй яг зогсоо цаг бол үздэг. Манай 2 баг бас тоглоно л доо. 3 хүчтэй. Тэгээ 2 баг нь бас тоглолдог. Тэгээд хоорондоо яг байн гуулцдаг чадахгүй хол байгаа хүмүүст бас тэр хоорондоо холбогдоод тоглохоор бас өвчлөлтэй юм шиг байгаа. Нэг талаасаа тийм. Тоглолдог. Гэтэ хязгаарлалтай л үзэлтэй. Roblox илүү тэрүүгээр л тоглоод. 2 цаг юм уу 3 цаг бас нэвтрүүлэхгүй л. Өдрийн лимиттэй тоглолдог 1 цаг ч юм уу тийм. Өөрсдийнх нь ухамсараар л болдё. Бидэд ойлголцсон тий. Дураар үзүүлэхгүй шүү дээ ч осолтой. Тэр том болцсон та юу ачнаар. Одоо баг нэг 3 дугаар ингээл. Тэр хараад ид юу хийж ийн. Өөрөө тэрийг дуурай. Зүү юм сурах юм бол дэмжин шүү дээ. Бүр хоригдож хэрэггүй шүү дээ чинь. Эдгээр зөндөө байлаа. Оцрын шүү. Одоо Монголын e-спортын тамирчид амжилт үзүүлээд байгаа нөлөө. Тэр нөлөөлж байгаа тийм. Одоо биш таасгаж байгаа юм ба шүү дээ. Айлендийнх золгууд явж байгаад хамаатныхаа хөвгтөд таарсан тэр багийн чинь нэг тамирчин манайхны бүр ойрын хөвгт юм байлээ. Тэгээд би энийгээ таньж мэдээл тийм хэрэгтэй яг шин тий одоо үеийн өөр амьсгал байгаа байдал тэр биш шүү дээ. Хэдий цаг үеэ даган хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа ч хүүхдүүдтэй анхаарал төвлөрөлт муудах, ядрах, мартамхай болох, ганцаараа байхыг эрхэмлэх зэрэг шинж ажиглагдвал хүүхдийн дэлгэцийн хэрэглээг хязгаарлахыг сэтгцэн эмч зөвлөж байна. Цаашлаад хүүхэд уур бухимдалтай байх, түрэмгий болох, байж ядах зэрэг шинж тэмдэг илэрч байвал дэлгэцийн хамааралтай болсон байх магадлал өндөр юм а. Энэ тохиолдолд сэтгцэн эмч мэргэжилтэнд хандахыг зөвлөлөө.